Зочныг угтах үдэгтэй холбоотой ёс цэвэрлэх ёсны тухай тайлбарлана гэжээ. Зочныг угтахдаа ер нь монголчууд эртнээс гадаадсан тэр айлдсан хүн болгоныг зочин гэж үздэг. Мөн хүнийг одоо зочин хүн гадаа ирэхэд заавал тусаж гардаг, шагаагаад буцаж гэрүүдээ ордоггүй. Мөн зочноо хүлээж аваад зочноо эхэлж үүдээ нээж өргөөндөө оруулаад өөрөө араас нь ордог. Ийм ёстой байсан. Мөн зочныг үдэхдээ одоо ус уулгаж гаргадаггүй, заавал цагаан мэдээ цай гар дайж хамгийн сүүлд дэрж гаргадаг. Хоол идээд цай уугаад сүү тараг одоо тэр идээ ундаа болгоноороо дайлаад гарахын үед арх сахад хүртсэн бол сахтыг хар ус гэж үздэг учраас заавал араас нь сүү цагаа идүүлж уулгаж гаргадаг нь өнөө хүртэн уламжлагдаж ирсэн. Ингээд цэвэрлэх ёсны тухайд бол одоо зочин гэж хүнээ нэрхт нь өөдөөс нь хогоон цэвэрлэдэггүй, үсээ задгааж гардаггүй, нөмгөн одоо тэр зочны өөдөөс гарч очдөг бай. Ийм одоо ёс заншилтай байсан. Тэр ёс заншил өнөө хүртэл ингээд өвлөгдөд явж байгаа. Үдэхэд цэвэрлэх ёсны сугалсан байна. За ер нь бол ерөнхийдөө хэлжтэй гэж бодлоо. Гэхдээ энэ зочин угтах үдэхэд цэвэрлэх ёсны дэвгэрэнгүй тайлбарна л да. Тэгээд зочинтой холбоотой юм. Зочин айдэрж байгаа хүн айдын зээл шилбүр уургандаа гуурахах буу зэвсэг ташуур барь гэрт орохыг цэвэрлэнэ гэдэг нь энэ зочинтой холбоотой юм байна. За хэд утгаан буулгалгүй аль орохыг цэвэрлэнэ гэдэг нь. За зочин хүн айлын гадаа мэндэлдэггүй, босог ахын орсон хойноо мэдлэх ёстой. За энэ зочинтой бас холбоотой. За тэгээд энэ Зочныг харин зочин угтах үдэхэд л гэж цэвэрлэх ёстой гэсэн байна л да. зочныг угтах гэдэг. Зочныг угтах үдэгтэй холбоотой. За тэгэхээр тухайн айлын хүмүүс зочны урдаас одоо гэрийн үүдээр шагааж харах. За өөдөөс нь үнс, хог, тогоо авч гарах, тогоо хуулах зэрэг зан үйлийг цэвэрлэдэг юм байна. За зочин гэрт орж ирэхэд тогоон дотор хар ус байлгахыг цэвэрлэдэг гэж байна тухайн айл. За 18 нас хүрээгүй зочныг бол багнаас хойш багны голоос дээш гаргадаггүй. Бас уламжлалтай байсан байна. За одоо тэгээд нөгөө зочин хүнийг гадагшгахад тогоо шангаа шалгадаг. Тогоо хоосон байна уу эсвэл устай байна уу гэдэг юм шалгадаг болтой байна. За ер нь иймэрхүү зан заншилтай байсан байна. За хариултыг авлаа.